Өргөдөл гэдэг бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор тогтмол бэлгийн харилцаатай байгаа хосууд сүүлийн 12 сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг хэлдэг. Энэ хугацаа маань 35-аас дээш насны эмэгтэйчүүдэд 6 сар болж богиносдог байгаа. За өргөдөл бол олон янзын шалтгаантай. Үүнийг 4 том бүлэг болгон хувааж авч үздэг. Эхний бүлэг шалтгаан бол эмэгтэй шалтгаан, хоёрдугаарх нь эрэгтэй шалтгаан, гуравдугаарх нь хавсарсан шалтгаан, за дөрөвдүгээрх нь шалтгаан тодорхойгүй гэж 4 бүлэг болгож үздэг. Эмэгтэй өргөдлийн шалтгаан гэвэл хамгийн түрүүний тохиолддог шалтгаанууд нь нэгдүгээрт гуурсан олоо битүүрэл, хоёрдугаарт дааврын алдагдал, гуравдугаарт умай буюу савнд үр хүүрэлт бэхлэгдэхэд ямар нэгэн сааттай байдал буюу миомын зангилаа, эндометриоз гэх мэт ийм өөрчлөлтүүд ордог байгаа. Эрэгтэй шалтгаантай өргөдлийн шалтгаанууд гэх юм бол эр бэлхээсийн тоо цөөрөх, эр бэлхээсийн хөдөлгөөн алдагдах, эсвэл огт эр бэлхээс байхгүй байх гэх зэрэг олон янзын шалтгаан байдаг. Тэгэхээр өргөдлийн шалтгааныг бол хүн өөрөө мэдэх боломжгүй. Тодорхой шинжилгээнүүдийг бүрдүүлсэний дараа мэдэх боломжтой байдаг. Тэгэхээр та сүүлийн 12 сарын хугацаанд эсвэл 35-аас дээш настай бол сүүлийн 6 сарын хугацаанд жирэмслэхгүй байгаа бол заавал эмчид хандаж шалтгаанаа тодруулах хэрэгтэй. Учир нь өргөдлийн онцлогоо амжилтны хувьд цаг хугацаа хамгийн чухал байдаг.